Сайн бацхан уу? Ashley байна. Дараагийн бичлэгтээ тавтаа морил. What's in my bag? Буюу би зөвхөндөө юу авч явдаг вэ гэх тийм бичлэг хийхээр бэлдсэн байна. Бэлдээгүй хийх гэж байна. Ихэвчлэн энэ цүнхээ үрж байгаа. Би ер нь хичээл амарцсан учраас надад их юм авч явах шаардлага ер нь бол их багассан. Эхэлцгээе. Би ер нь бол хичээлээ дандаа өөрөвч ер нь бол өөрдөг байсан хгүй. Тэгээд ерхий хичээл амарцсан учраас хажуудаа өөрдөг ер нь арай жижиг гэхдээ жижигч бас биш л тийм. Ийм цүнх одоо сүүлийн үед ихэвчлэн үрж. Энэ цүнх болохоор би өөрөө Табаоос дахиж авч ирсэн цүнх. Тэгээд энэ манай ах Японоос ирэхдээ ийм бэлэг болгож өгсөн ийм чаарам гэхүү. Тэгээ энэ бас Пикачугийн ийм чаарам, ийм хоёр ийм унжлага чаарамтай ийм цүнх байна. Айгу зай ихтэй. Би одоо хэдий хичээл амарсан ч гэсэндээ ер нь нилээн их юм чирж явах гад идэг. Орхичоор бас жоохон хэцүү ч гэх шиг. Юмыг яаж мэдхүүгээд ер нь нилээн нэг тийм заримдаа ашигладгүй юмнууд ч гэсэн айгүй их авч явдаг. Хамгийн эхлээд дүгнээс гарч ирсэн бол нүдний шилний сав байна. Тэгээ энэ шиллийг бол би бараг 2 жил хагас 2 жил шахуу зүүж ийна ер нь. Зүүж ийна ч гэж энэ яг харааных биш компьютер хамгаалалтаа миний нүдэ үзнээс болоод одоо ингэ туяанаас хамгаалдаг байхгүй юу. Тэгээ тийм болохоор энийг ер нь хөвчлэн зүүдэг. Миний үндсэн шил тэгээ бусад шилнүүдээ хаяа солбоод зүүдэг. Нэг рамын аваад шилийн хийхэд 90,000 төгрөг болж исэн баха. Ийм шил байна. За тэгээ хамгийн амар сони юм би ерөөс төрөвч ашигладаггүй баггүй юу. Энэ яг төрөвч гэж хэлэхэд хэцүү зүгээр л ер нь карт март хийх зориулттай нэг юм байдیں۔ Штэ ийм юм баггүй юу. Ваа дотор нь мөнгө байна. 1500 төгрөг байна. Тийм ер нь картнууд ер нь ингээ энэ тэндүү жоохон салж яваадсан болохоор за ядч нийлүүлж хэд энийг юмтай бай гэд иймэрхүү жолооны өнөмлөх энтрээ авч явдаг. Төрөвчрхүү тэтэ ясыг төрөвч биш нэг юм байна. Энийг би 10,000 төгрөгөөр л авч ирсэн. Хаанаас ч үлээ зүгээр санаанд явж байгаа. Жохон хүүхдтэй шиг гэхдээ тэгээ гол зорилгоо биелүүлж чадчихаа. За дараагийн юм бол хуурай нойтос хэлбэрдэг бол байнга авч явдаг 0 ороход ч гэсэн. За энэ болохоор миний цүнхний унжлага тойлтой. Энд ингээ хайлт харж болно ч гэх. Энэ зүгээр цүнхтэйгээ ер нь бол хамт явж идэм аа зүгээр. Бас нэг юм гэх юм бол цүнхнээс бас нэг юм унждаг бас юм картны хэсэг үед. Гэтэ энийг яг дотор талд нь хийдэг байх л та ийм юм нэрээ байгаа. Ер нь уншиж байгаа номоо хөвчлэн авч явдаг. Гэтэ сүүлийн үед яг номнуудад бас шинэ ном яг эхлүүлээгүй байгаа. Богинохон ингээ хайлт завтай өрөө харчих ч юм уу ном ерөнхий байнга цүнхэлж явдаг болсон. Энэ болохоор үлзий төгсөн тэнгэр дуургадаг модд гэдэг шүлийн номнуудаас нэлээд таалагдсан нэг ном юм. Тэгэл энэ тэндээс нэг богинохон шүлэг уншаал тэгэл хаачаад болохоор гэх юм уу. Тэгвэл урт ном чи ингээл уншижсэн дундаас нь таслагдаад гадуур уншаад болж байгаа асуудалтай ш. Тэгээ би шүлийн ном ер нь авч явж тэгээ дуртай шүлэгнүүдийг ер нь уншиж дуртай. Тэгээд уншаад дууссан болохоор ингээд дуртай шүлэгнүүдийнхаа хэсүүдийг ингээд зүрхээр ингэж тэмдэглэж өгсөн. Тэгээд тэдрийг уншдаг. Тэгвэл унших болгонд илүү гоё санагддаг. За шүлэг бол. Энэ ном болохоор 25,000-аар би багшийн дээдээс хуучин ном зардаг газраас авч исэн. Гол зүйл цэнэглэгч, утасны цэнэглэгч. Дараагийн болохоор тэмдэглэлийн дэвтэр ч юм уу, юм зургийн дэвтэр бас авч явдаг. Би ер нь амар тэмсэн нөө. Яагаад ч юм амар их навштай ер нь бол явдаг заяа цөөхөндөө. Тэдраа ингээ байн ашигладаг гэвэл үгүй зүгээр just in case гэд аваа явчихдаг заяа ер нь. Тэгээ энэ болохоор миний яг зургийн эскизний дэвтэр л дээ. Энэ амар хөөрхөн дэвтэр. Эскизний дэвтэр ингэж авч явдаг. Тэгээд эскизний дэвтэр ан чи мэдээж үзэг байгаа, харандаа байгаа. Энэ дэвтрийг нэрээ нэг 20,000 хавцал 20 илүү 25,000 төгрөгөөр нэг зургийн хэрэгсэл зардаг дэлгүүрээс авч ирсэн. Гол юм марцсан биш үү? Мэдээж утас бол бүр баттай. Гэхдээ зөвхөн гэхээс илүү Германд явдаг л та. Миний утас болохоор iPhone 15 Pro Max интернет гарч яхад ч илүү авч ирсэн байхгүй юу. Тэгээ тийм учраас нэлээд хямдарсан байсан болохоор би 2 сая 500 илүү 400 ч илүү ер нь тэр хавцаа авч ирсэн. Кейсийг болохоор 20,000-аар Peace Mall-оос ч илүү авч ирсэн. Би тэгтээ ер нь утас нэг сайжруулж мэдрүүлээд идэв. Энэ бүр iPhone 10 барьж ирсэн аа. 15 болгосон. Одоо бараг iPhone 25 гарахаар 20 авах юм болов уу ч гэх шиг. Сам. Энэ самыг би бараг 10 жил ашиглаж байна. 10 хэдэн жил ч гэж магадгүй. Би бүр яг хаанаас хинээс ирсэн яадаг самыг санахгүй байна. Өөрөө худалдаж аваагүй л байх. Тест үйдэг байсан ч үлээ мэд. Энэ AirPod Pro блүү нэг тийм ч хэвч амар олон жил. Биний бараг 5 6 жил ашиглаж байгаа хаа. Одоо бүр шин загварууд нь зөндөө гарсан юм шиг байлаа. Нийлэнт явж байна. Бөх байна. Уул нь би дэрол зэжилдэг байсан чи дэрол юусоо байх болцоо л амар сонирхол.
Фотосны карт гарч ирлээ. Энэ жижиг сажиг гэхдээ хог новш амар ихтэй байгаа юм. Энэ болохоор миний Logitech-ийн нөгөө earbuds гейминг чихвч яг бүр амар сайн биш ч гэсэндээ зарим зүгээр нэг гейминг биш зүгээр сайн чихвчнээс бол дээр тэгээд зүгээр авч явдаг. Эсвэл зүгээр PC-ийн дороо тавуулсан ч болно гэдэг байхгүй юу. Чихвч нь мөнгө зарцуулмааргүй байгаа болохоор энэ чихвчийг бүр амар удаа ашигласан. За тэгээ манай гэрийн дэлгүүр байна. За тэмдэглэлийн дэвтэр. Надад гэхдээ аюу олон тэмдэглэлийн дэвтэр гэдэг бүгд өөр өөр зорилготой гэх юм уу? Өдрийн тэмдэглэл гэхээс өдрийн тэмдэглэл заяа. Гэхдээ өдөр болгон бичдгүүний тийм дэвтэр гэдэг. Энэ болохоор ерөнхий зорилго бичдэг. Хийх юмны төлөвлөгөө бас заримдаа би бүх юм дээр гаргадаг, заримдаа гаргадаг байхгүй юу? Тэрийгэ бичдэг. Бас манифест хийдэг. Манифест одоо амар олон төрлийн манифест гэдэг. Тэгээ би тэрнээс ер нь бичих аргыг, дэвтэр дээр бичиж манифест хийх аргыг ер нь сонгож авч ер нь хэрэгжүүлж үзсэн байхгүй юу. Тэгээ тэрийгээ энэ дэвтэр дээр энийг нэг 12,000-аар авч исэн баха. Оо нэг чухал юм марцсан. Би бас нүрэ бодох гад будгаа гаргаж марцсан байсан байна. Энэ дургийн кошлокоос авч явдаг. Жижиг цүнх үрцэн байл ганц хоёр ширхэг хэрэгтэй юм авч ирээ. Энэ том саяны шиг цүнхтэй байл ингээ бүтнээр нь бүх юмаа ингээ аваад явдаг. Тэгээ энэ доторх нэгээр нь их ярмааргүй юм уус ойлгомжтой байх. Цүнхний үн болохоор юм штэ. Энийг карго идэртэй нийлүүлээд иймэрхүү карго идэртэй нийлүүлээд нэг 30-40 мянган төгрөгөөр л авсан цүнх. Би нэг амар заавал үнэтэй юм байх гэж чичрээд идвэлтэй ч биш. Диар мяар харин сая маяг те ч биш. Заримдаа ингээд хүн юмнаас амар амархан хүмүүс тийм юм уугүй мэдгүй. Би юмнаас амар амархан уйддаг. Тийм болохоор хямдхан юм аваад уйдаа гаргаад заримдаа ингээд орхицсан дээр байдаг. Үнэтэй юм авчаар тэгээ уйдчихаар хаяхад ч хэцүү, хэрэглэхэд ч хэцүү нэ тиймэрхүү болчтой болохоор гуталн дээр л би арай хямдхан гутал ер нь өмсөх дургу. Бусад юм дээр цүнх хувцас энтер дээр бол хаяа нэг хямдхан юм байх бол хэрэгтэй санагддаг. Ер нь уйдчихдээ эмхтэн үе ер нь амархан уйддаг хаа. Имид хэрэгслээс гэх юм уу. За тийм байна. What's in my bag бичлэг хийлээ. Хамтдаа баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.